Уг сургалтын нээлтэнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэвганд аймгийн засаг даргын орлогч Батсүх нар оролцож сургагч багш сургалтанд оролцогчдод баяр хүргэж амжилт хүслээ. Төлөөлөгч гэдэг бол төр ард түмэн хоёрын гүүр болж ажилладаг байх ёстой. Иргэд сонгогчдын өмнө ямар асуудал тулгамдж байна, төрийн үйлчилгээ хэр хурдан шуурхаа хүрч байгааг хамгийн хурдан мэдэрч ажил хэрэг болгох үүрэг хариуцлага тэдэнд байх ёстой юм а. Орон нутгийн сонгуулиар аймаг сумын иргэдийн хуралд сонгогдсон нийт төлөөлөгчдийн 80 гаруй хувь нь шинээр сонгогдсон төлөөлөгчд байгаа учраас нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил төлөөлөгчдийг сургах чадварчуулахад чиглэгдсэн энэ удаагийн сургалтууд ихээхэн ач холбогдолтой сургалт болно гэдгийг зохион байгуулагчид нь онцолсон юм а. За Монгол улсын их хурлын хамгааллын газар Швейцарын хөгжлийн агентлаг нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх нэг төсөл бас хэрэгжиж байгаа маа. За энэ өнгөрсөн 4 жил хэрэгжсэн. Улсын их хурл бас санал тавьсны үндсэн дээр энэ 4 жил бас үргэлжлүүлэн хэрэгжүүлъя гэдэг юм төслөө авсан байгаа маа. За энэ одоо ямар учиртай юм бэхээр бүх одоо аймаг сумын иргэдийн төслийн хурлын төлөөлөгчдийн маань 80 гаруй хувь нь одоо шинээр сонгогдсон байгаа. За энэ төлөөлөгч нарт бас анхны мэдлэг мэдээлэл олгоё. За энэ төлөөлөгч гэж хэм бэ? Хуралдааныг яаж зохион байгуулдаг, төсөв баталгатаа юуг анхаардаг, аймгийн стратегийн мөрийн хөтөлбөрийг баталгахад энэ бодлогын чанартай ямар асуудлыг оруулж хэрэгжүүлвэл сум орон нут маань хөгжих гэдэг ийм одоо чиглэл суур мэдлэгийг олох үүднээс бүх одоо Монгол улсын хэмжээнд аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг одоо сургалтанд хамруулж байгаа. За манай аймгийн хувьд бол аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нийлсэн 412 хүнд 3 ээлжээр сургалт зохион байгуулна. За энэ удаагийн сургалт маань одоо манай Ховд, Эрдэнэ нуран, Буянт, Мянгад, Жаргаланд сум аймгийн 17 төлөөлөгч хамарсан 138 төлөөлөгчийн одоо эхний ээлжийн сургалт хамрагдаад байгаа. За энд одоо Монгол улсын хэмжээнд 62 үндэсний сургагч багш бэлтгэгдсэн. За манай аймгийн хувьд бол аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Дэлгэр сайхан бит хоёр бол үндэсний сургагч багшаар бэлтгэгдсэн байгаа. За 4 ээлжээр хичээлэх учраас манай Баян-Улгийн аймгийн иргэдийн төслийн хурлын нарийн бичгийн дарга Циркулот, за Хинтээ аймгийн иргэдийн төслийн хурлын нарийн бичгийн дарга ажиллаж байсан. Одоо сургагч багш Цог Бадрах гэдэг ингээд 4 багш 4 ээлжээр одоо тасралтгүй одоо нэг өдөр 8-9 цагийн одоо хичээл орж явуулахаар байна. Аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн үндэсний суур сургалтын хичээлүүдийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга үндэсний мастер сургагч багш Сандаг Сүрэн, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч үндэсний сургагч багш Дэлгэр сайхан, Хинтээ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга үндэсний сургагч багш Цог Бадрах, Баян-Улгийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга үндэсний сургагч багш Циркулот нар заан чиглүүлэх бөгөөд энэ ээлжийн сургалтанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон Жаргаланд, Буянт, Ховд, Мянгад, Эрдэнэ бүрэн гэсэн сумдын 100 гаруй төлөөлөгчд оролцож байна. 12-аас 16 оны сумын иргэдийн төлөөлөгчд бас энэ сургалт явуулж байсан. Тэгэхээр энэ сургалтаас үр дүнгөө өгсөн. Өнөөдрийн сургалтыг бас зохион байгуулж байгаа Монгол Улсын их хурлын болон Швейцарын хөгжлийн агентлаг болон Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд бас баярлсан тасгнаас хэрэглэж бодож байна. Улсын хурлын тамгын газар Швейцарын хөгжлийн агентлаг нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа нутгийн өөрөө удирдах байгууллагын чадварыг бэхжүүлэхин төслийн аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн суур сургалт Ховд аймагт 11-р сарын 18-наас 23-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм а. Сургалт 3 ээлжээр явагдах бөгөөд 1-р ээлж 2016 оны 11-р сарын 18-наас 19-ний өдрүүдэд явагдаж аймгийн төвөөс сонгогдсон аймгийн иргэдийн хурлын 17 төлөөлөгч болон Жаргаланд, Ховд, Эрдэнэ бүрэн, Буянт, Мянгад сумын иргэдийн хурлын төлөөлөгчд оролцох бол 2-р ээлж 11-р сарын 20-оос 21-ний өдрүүдэд үргэлжилж Булган, Дуут, Алтай, Уянч, Манхан, Мөнхайрхан сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд хамрагдах юм. Харин сургалтын 3-р ээлж 11-р сарын 22-оос 23-ны өдрүүдэд явагдаж Мөст, Цэцэг, Чандман, Дөргөн, Зэрэг, Даруй сумдын иргэдийн хурлын төлөөлөгчд хамрагдсанаар тус сургалт Ховд аймагт өндөрлөнө.